хамгийн 2012 оны Олимпиад оролцсон буудлагын хийн гаргууны тамирчин Цэдэн Ташааг төлөвсөн байна. 2005 оны өвөл гавьяа тасалжуулагч Өндөрлөг тогштойгоо тааралдчихсан. Тэгээд би тэр үед бол одоо өдний хүртлээр би одоо ерөөсөө гэж спортоор ерөөсөө хичээл үзээгүй байсан. Тэгээд 2005 оны бол санамсаргүй багштайгаа тааралж явж байхад багш маань ингээд намайг одоо энэ спорт чи хөцөрөд үзүүл яасан бэ гэж надад санал тавьсан. Буудлагын спорт гэдэг маань ямар ч тийм одоо насны хязгаар гэж байдаггүй. Тэр хүн одоо өөрийнхөө онох гэсэн оноогоо онж чадчих байвал тэр буудлагын спортод ерөөсөө тийм одоо насны хязгаар гэж байдаггүй. Гэт багш маань надад тэгж урам зориг өгөө тийм энэ спорт руу агуу том энэ спорт руу намайг хөтлөн авсан да. Лондонгийн олимпиад хувьд бол одоо миний анхны оролцож байгаа олимп. Би 2008 оны олимпиад хамгийн сүүлийн Австралиас одоо ирэх авах тэмцээнээс 2 хоног бас уйлал тэгээд орч чадаагүй ингээд үнэчижсэн. Тэгээд би 2012 оны олимпиадад би заавал орондоо өөртөө өмнө зорилго тавиад тэгээд би сая ордгоор орсон. Би яг одоо тэнд оролцсон одоо бүхэл тамирчдыг тий одоо биширч үнэхээр одоо шүтсэн. Тэнд оролцож исэн бүхэл тамирчид маш их сэтгэлийн тэнхээтэй, маш их хатуужилтай, маш их одоо чадвартай тийм тамирчдээс болохоор би одоо тэдрээсээ бүгднгээс нь л одоо заавал тэгж одоо буудлагын тамирчин гэхгүйгээр усан сэлтийн тамирчин ч гэдэг юм уу, хөнгөний тамирчин ч гэдэг юм уу, тэр болгоноос бүгднгээс нь одоо тэр төвчээрийг агуу их тэр одоо хүч хөдөлмөрийг би одоо өөртөө бүгдийг шингээж авах хэрэгтэй юм байна гэж би ойлгож авсан та. Нэхвэлийн мэрэгчлээ тэгээд энэ мэрэгчлэрээ ажиллаж агаад 1989 онд үйлдвэрлэлийн Ослд орсон. Би Ослд орсноос хойш 1 жил бүрэлдэхүүн гэртээ байж агаад тэгээд буцаад ажилдаа ирээд орсон л доо. Гэхдээ намайг бол дараагийн нэрийн бичгээр ажиллуулж байсан. Тэрнээс хойш би тасралтгүй одоо 2006-7 он хүртэл тэр компанид ажиллаж байсан. Миний зүгээс бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг маань эрүүл хүмүүстэй л адилхан бодож сэтгэдэг, ажил хөдөлмөр хийж чадна. Тэр хүмүүсд одоо ажил хөдөлмөрлөлтөө одоо өмнөж байж чадна. Эрүүлчүүдтэй л адилхан амьдарч байгаа хүмүүс шүү. Тийм учраас ерөөсөө тэр хүнийг 2 дугаар тавилгүйгээр чадах тэр ажилтныг л одоо авч ажилуулж байгаа сайл гэж би хүсэж байна.